аваа охин нь таныхаа загсан үг бүрхий зүрхэндээ нандинаж хэцүү үед чинь дандаа хамт байна шүү гэж зүүдэнд минь ирж хэлсэн үгэнд чинь итгэж хичээж зүтгэж өөдрөг амьдрна. Охин нь таны үргэлжлэл. Өглөөний минь төргий. Өнөөдөр маш гоё сонинтой. Тэгэхээр юу вэ гэхээр миний хийсэн нэг төсөл Японы ном дээр гарсан байна. Энэ ямар ном бэ гэхээр 2022 оны ресторан болон одоо кафе барны нөгөөний шилдэг дизайнтай болон аварцд оролцож исэн бүтээлүүдийг нийлүүлээд ийм ном болгосон. Тэгээд энэ ном нь Монгол мөнгөөр 370,000-аар зарагдсан тийм үнэтэй ном. Тэгэхээр миний ямар ажил гарсан бэ гэхээр за уртлын нүүр хэсгээс нь харж байгаа дөрөх ажлыг хэддүгээр хуудсанд байгааг нь харчий. Энэ болохоор энэ ингээд уртлын гарчгийн хэсгээр ингээд нэг ресторануудын логог тавьсан байна. Тэгэхээр миний хийсэн дизайн гаргасан ресторан бол энэ 212 гарсан нэр аа. Би энэ дээр юм нацсан юм уу? За хапилно. Зара. Тэгэхээр 212 дөрөв за хамгийн гоё миний арт хамгийн одоо үзүүлэхийг хүсэж байгаа нь болохоор ингэж Гамбатар лав баяр дизайн хийсэн бас Гамбатар лав баяр гэдэг байгаа. Тэгээд энэ баг 2 хуудас гарсан юм байна. Тэгээд дараагийн юм байна. За ийм 2 хуудас нэр ингээд гарсан байна. Тэгэхээр миний амжилтлсан энэ компанид одоо ажилд ороод Токиод ирээд ажилд ороод жил гаруй өнгөрсөн. Одоо бараг 1 сард 2 жил болох ч байгаа юм байна. Тэгээд энэ хугацаанд чадлаараа л өөрийнхөө маш их хичээж ажилласан. Тэгээд үүний үр дүнд ямар ч хэлсэн аавынхаа нэрийг Японы номон дээр бичүүлсэн дэх баяртай байна. Тэгэхээр энэ хүртэл мэдээж яг ингээд өнөөдрийнх шиг ингээд энийгээ баярлаа суух хүртэл бол маш олон зүйлийг туулсан. Шантрах үеч зөндөө байсан. Хэцүү үеч зөндөө байсан. Энд хүртэл ирсэн мань хүртэл ингээд тийм төлөвсний дагуу ч юм уу айлсаа санснаар бас байгаагүй. Тэгэхээр ямар ч хэлсэн энэ бүхэнд ингээд одоо энд ингээ яриа сууж байгаа амар баяртай байна. Ийм өдөр бас ирнэ гэж яг үндэ бодож байгаагүй. Тэгтээ баяртай байна. Тэгээд би яг одоо 2 жил баг болох чинь тийм өмнө энэ компанид ингээд би яг ингээд хойноос нь урагшин ярьж байгаа шиг ороод тэгэл анх ороод тэгээд нэг сарын хугацаанд нөгөө намайг харахаар болол. Тэгээд сарын хугацаанд яг гайгүйсэн болохоор тэгээд ажиллуулахаар болол. Юу байсан? Ажиллуулахаар болоод тэгээд надад ингээд нэрийн утас хийж өгөөд тэгээд одоо ингээд чамайг Гамбатар гэж дууднаа гэд тэгдэ. Тэгээд би бүр ингээд яг үндэ ингээд би чи яг аавыгаа алдаад одоо ослоороо алдаад яг жилийнх нь нойны яг тэр өдөр ингээд нааш Японд руу ирэхээр болоод ирчихсэн байхгүй. Тэгээд би яг үндэ яг тэр нөгөө аавыгаа алдсан шокноос бол гарч чадахгүй ингээд нэг сонь хайгаад идэг.
Тэгээд Япон явах шийдвэр маань бараг тэрнтэй холбоотой ингээд нэг сонин гудамжаар Улаанбаатар тахтай ч юм ингээд гудамжаар ингээд нэг сонин хайгаад гэдэг мэдчих тэр үнийг байх болсон гэдэг мэдэж байгаа юм чи хайгаад тэгээд Монголын 3 сая хүнээс хайхаараа баг санагдсан юм билүү 130 сая хүнээс хайхж байгаа маягтай Японд ирсэн. Тэгээд яг үндэ надад ингээд чамаг одоо ингээд Альбисаар бол Ганбаатар гэж дуудана гэд хэлэхэд би бүр ингээд би яг жилийн хугацаанд нөгөө миний шарах гүйцэтгэж нөгөө би юу аавынхаа нэрээр дуудуулах хүнийтэл аав гэдэг үгийг сонсож чадахгүй тийм амар эмзэг байсан. Аавын тухай дуу бүр сонсох юм биш, харах юм биш. Ийм эмзэг миний хамгийн эмзэг сэдв байсан. Тэгээ би бүр үгээ захлаа би ааваараа дуудуулмаар байна гэд хэлсэн. Тэгсэн чи үгээ одоо Японд бол яг л ингээд өөрийнхөө авгаар дуудуулах хэрэгтэй тийм аа Альбисаар ингээд Ганбаатар гэж дуудуулах хэрэгтэй. Яг хөө чиний нэрээр бол австай холдоод ч болно гэх. Тэгээд би за гэдэг. Тэгээ чамд нэрийн утасны кейс байгаа юу гэдэг. Тэгэхгүй тэгэхээр би байхгүй. За би авчиа гэдэг. Тэгээ би дотроо тахтай нийтдээ нэг дайсагаас ороод дайсагаас ороод нэг 100 юм 200 юм нэг кейс авчих юм болоо гэж бодоод авчиндаа гэж бодоод бийж байгаа. Тэгээд ажилдаа жанжааг гэж аваад маргааш нь жилдээ захилтаа явж байгаа. Чи нөгөө нэрийн утасны кейс авсан уу гэдгсэн чинь би нэр харахаа авч амжааг байгаа гэсэн. За тэгвэл би чамд хойлоо шидэж ороод юм үзээд тахаа. Тэгээд дэлгүүрлүүд дагаалж ороод тэгээд юм үзчихсэн чинь бараг 150 мянган төгрөгийн ийм кейс аваад өгдөө. Би бүр гайхаад тэгээд ганцхан нэрийн утсыг чинь 150 мянган төгрөг их мөнгө шүү дээ Монгол мөнгөөр. Тэгээд тэгсэн чинь ийм цэвэр модон юм уу дайрсан шүү дээ. Ийм кейс авч байгаа. Тэгээд гэж баярлаа. Тэгээд тэгсэн чи яг үндэ яг нөгөө Японд бол яг энэ нэрийн хуудас солилцох соёл нь бол яг ингээд компани нүүр царай болдог. Тэгээд би нөгөө компани төлөөлөлөө цагтаа хамт ингээд хүмүүстэй менежертэй хамт уулзалтанд явдаг. Болохоор одоо миний нүүр царай болох учраас миний тэрэн дээр анхаарсан байсан бэлээ. Би дараа утсан чи ёо дайсагаас яагаад авчиаг юм гэж бодсон байсан. Тэгээд ингээд хиндээ ингээд би бүр ингээд яг энэ амир сүрдээд яагаад гэвэл миний аав Ганбаатар гэдэг тийм нэг бараг хэрэглээг байхгүй яагаад гэвэл ингээд хөдөөний хүмүүс чинь Ганбаа гэж явдаг тийм. Миний аав маш онцгой тохиолдлууд дээр л тэр нэрээр дуудуулдаг гэсэн. Гэтэл би тэр нэрийг одоо өдөр тутамдаа хэрэглэх болсон дуудуулсан гэдэг чинь миний хувьд л ингээд амир сүрдмээр ингээд жоохон амар байсан. Тэгээд би тэгээд хүлэн шүхэрхээс өөр аргагүй болсон болохоор тэгээд яжсэн. Тэгээд миний ингээд одоо зурсан зургийн маань сууц бүр дээр юм нөгөө булангаас нэгтээдэг аахгүй зураг зурхаар тэгээд тэр булангаас нэгтээд одоо нөгөө нэг хин зурсан гэдгээ бичдэг штеп. Тэгэнгүүт ингээд миний зурсан зураг болгон нэр ингээд юу яа энэ дээр зурсан Ганбаатар гэж тавигдана. Зурсан Ганбаатар гэж тавигдана. Тэгээд би юу гэж утсан бэ гэхлээр би ямар ч хэлсэн. Миний зурсан зураг болгон үнэн байх ёстой л гэж утсан. Тэгээд ямар ч хэлсэн үнэн байх ёстой. Бүх юм чинь сэтгэлээсээ жинхнээсээ хийх ёстой гэдгийг л мэдчихсэн. Тэгээд тэр хоорондынхаа нам туршилтын хугацаанд ингээд одоо хамт ажиллаж байгаа хүмүүсээс ингээд би чи Монгол хүн шүү дээ. Тэгээд би чи ядчаад бүр ингээд яг Японд бол хэл усгүй баг гэрсэн хүн байхгүй. Тэгэхээр Япон соёл мэдхгүй хэл ус мутаалах ингээд ийм хүмүүс мэдээж анхандаа таалагдахгүй байх нь ойлгомжтой. Тэгээ над руу ингээд янз бүрийн одоо хүмүүс нь ямар нэгэн байдлаар ингээд угсаал илэрхийлэх юм зан ааш гарна. Гэтэ би тэрийг ерөөсөө тоогоогүй. Миний зорилго ерөөсөө хин энэ компанийн захиламж вэ? Хин ч надад одоо янз бүрийн ааш гарах нь чухал биш. Би яг ажиллаа хийх нь чухал гэдэг дээр л багсалсан. Тэгээд 2 сар яхаа ингээд надад янз бүрийн зан ааш гаргаалсан бичээгээдсэн. Тэгээд би яг тэр хугацаанд яг ажиллаа бий бол хийж чаддаг хүн шүү гэдгийг бол харуулсан. Тэгээд тэрний дараа энэ хүмүүс намайг харах үнцгэн аяга өөрчлөгдөд тэгээд би болохоор за би компани дүрэн бол дагнаа. Гэхдээ би Япон хүн биш учраас би Япон өсөөгөө дээрэс нь би нүүдэлчин хүн. Би яг Монгол одоо нүүдэлчин маш соёлтой хүн. Монгол нүүдэлчин соёлоор маш олон мянган жилийн түүхтэй маш хатуу чанга соёл байдаг. Би яг тийм соёлоор яг хөдөө хүмүүцэн хүн болохоор энийг бол өөрчлөхөд хэцүү. Би бол Японы соёлыг бол хөндлөж байна. Гэхдээ
компани дүрэн бол би бас хөндлөж байна. Гэхдээ надад битгий ингээд бүх Япон хүн шиг байх гэж юм айлсэл Японы бүх соёлоо битгий талаараа би яг өөрийнхөө гоё тайван ажиргалтай байж л одоо ингээд захиалагч нартай захиалагч нараа ажиргалтай болгох тийм дизайныг бодож чадсан шүү гэдэг мессежийг бол яг үйлдэлээрээ үгээрээ ингээд боломж гарах болгонд ингээд илэрхийлж исэн. Тэгээд мэдээж эхэндээ ингээд сүүлдээ ингээд би ажиллаа хийж чадаа дээрэс нь тийм байгаа нь илүү намайг бүр яг дизайнер гэдэг утгаараа ч юм уу илүү үнцэнтэй болгосон. Тэгээд би одоо яг ингээд амар яг өөрийнхоороо гэхдээ яг энд одоо би бол азтай ээж магадгүй. Гэхдээ яг Япон компанид өмнө нь бол яг анх ирсэн компани бол тийм компани байгаагүй, тийм компани байгаагүй. Тэгэхээр нөгөө компани соёл гэж байдаг. Тухайн компани бас юу хийдэг компани гэдгээс хамаарат яг начиг одоо би яг Монгол хүн шүү гэд яг өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бол хэцүү л хальтаа. Гэхдээ ямар ч лсэн би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэгээд тэр нь намайг аюу гоё ажиргалтай болгосон, амар болгосон. Тэгээд энэ бүхний хүн яг ингээ өөртөө үнэнч яг одоо байхыг бол ингээд өөрийнхоороо хааж өөрийнхоороо буцсан санснаа ингээд зөрөгтэй хийхийг бол би ааваасаа сурсан. Тэгээд аав ээжээсээ ингээд сурсан. Бас намайг бүтээлсэн багш нар намайг дэмжижсэн найзууд гээд Тэнгэрийн орнд байгаа багш нар даартаа минь хамтаа намайг надад итгэж найдаж цаг цаваа зарцуул заасан хүмүүс энэ төр зөндөө байгаа. Тэгэхээр би ямар ч хэлсэн тэр бүх хүмүүс намайг ингээд их дэмждэг болохоор би ямар ч хэлсэн ингээд гараа ивгээд ч юм уу ямар нэгэн байдлаар шантраад хошоо ухрахыг хүссэн үнээр ядарсан үед бол байсан. Гэхдээ би ухраагүй. Энэ бүхний ард яхаа зүгээр Японд ирээд намайг хамгийн их шантрааж иж ухрааж исэн хүмүүс яг үндэ Япон орн биш, Япон хүн биш. Яг миний дотор хүн байсан, миний эго байсан. Тэгэхээр эго маань л намайг яг заримдаа маш их шантрааж исэн. Гэхдээ бас тэр эго маань заримдаа би гэсэн тэр маань намайг маш их зоригтой хүчтэй болгож исэн. Тэгэхээр эхлээд ингээд яг нөгөө Монголд байхдаа би ч ингээд багасаа гэрийнхэндээ ч гэсэн их үнэлэгдэж өссөн. Ингээд нийгмийн харилцаанд дандаа ингээд хичээл намдаа сайн байсан болохоор ингээд дандаа хүмүүсээр ингээд хайрлагдаад ингээд дандаа өөрийгөө хит өргөмжлүүлсэн байсан юм байлээ. Тэгээд энэ дэрэнгүүтэл жинхэнэ хинч биш болох тэр мэдрэмжийг болол үнэхээр Япон хүмүүс өгч чадсан, би ч авч чадсан. Тэгээд тэрэнд ихэндээ бүр ингээд шокнд ороод бүр ингээд үзээгүйгээ үзчихэд ингээд уйлаад насаа хацарчихсан наажсэн үед байсан. Тэгээд би дараа нь ингээд бодоод ингээд нийгмийг хараад хийсэн бүтээснийг хараад энэ хүмүүс одоо Япон орны сайхан зүйлүүдийг харахаар угаасаа за ингээд одоо бараг ажиргалтайгаар дээрлүүлж болох юм байна гэж бодсон. Яагаад гэвэл угаасаа ийм нийгмийг бүтээсэн, ийм юм хийж чадсан хүмүүс ийм байх нь аргагүй шүү дээ. Гэтэл бид нэр юу хийж чадж байгаа вэ? Яаж байгаа вэ? Бид нэр мундаг хүмүүсийн үр сад мөртлөө өнөөдөр ямар байгаа вэ? Тэгэхээр аргагүй шүү дээ. Тэгээд хүлээн швэрж эхэлсэн. Тэгээд хүлээн швэрж эхэлсэн мөртлөө яг дотроо л би өөртөө одоо нэг өөртөө итгэл маань байгаа. Гэтэ би гаднаа хүлээн швэрж гэж жинхнээсээ би тэр хүмүүстэй ингээд хүлээн швэрж харилцаж эхэлсэн. Тэгэхээр над илүү гоё амар болсон. Тэгээд тэр хэрээр Япон хүмүүс маш ухаантай. Одоо жишээлбэл миний би ч гэсэн ингээд Япон хүмүүс юм ч юм уу жоохон дутгтгийн тоглоонод маш ч юм айлсвал ингээд жоохон надад юу санагдсан юм хилчингүүд Япон хүмүүс шууд маргааш нь засдаг. Хамгийн яг тухайн үед нэг хүлээн зөвшөөрөхгүй юм шиг нэгээ өмөрөөд ч юм уу тэгээд өнгөрдөг боловч яг маргааш нь асан шууд засардаг нь гайхалтай. Тэгээд би бол тэггүй шүү дээ. Би угаасаа ийм хүн шүү гэж яваад байна те. Тэгэхээр Монгол хүн, Япон хүн хоёр бол маш өөр. Бүр яг эсрэг гэлтэй өөр. Тэгтээ би яг дундлынхын хүн байхыг хүсдэг. Тэгээд яг үндэ ингээд аавыгаа би ингээд жиш авч юм маш их шаналаад Японд ирээ ч гэсэн бараг жиш авах шаналаад хүлээн ширж чадахгүй. Тэгсэн чинь явандаа ингээд яг аав манад байгаа юм байна гээд тэгээд ингээд
би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг үзэж байгаад ингээ аавынхаа бичигнүүдийг аав надад манай аав их гоё бичдэг юм байсан. Ингээд миний тэмдэглэлийн дэвтрийг энд ингээ хөөрхөн бичсэн. Та хүн төрлөختөнд хүн болж төрснөх хувьд чи өөрөө шүвгийн тавд хүрэх хэрэгтэй шүү. Нэгдүгээр зорилго гэдэг. Манай аав чи морь уудаг аймгийн алдартай байж. Тэгээд нөгөө морь ууна гэдэг чи яг тэр жилийн тэр нэг наадам дээр л одоо айрын тавд орж эзнээ баярлуулж ардалнаа баярлуулж байгаа хэрэг боловч тэр морийг унаг байхаас нь таниад тэр уяа салгыг тааруулаад маш олон жил нойр хавлгүй бэлтжээж тэр нэг хэдхэн минутын уралдаан цайгаад тав дахыг нь хардаг байхгүй. Тэгэхээр яг л аав ингээд намайг багаас минь ингээд яг ингээд амар хурцлж одоо дэмждэг. Ээж бүр чи болооч надад хөөхтийг хитрхээс тэг хөөргөж тавиад байгаа юм шиг байл аав гэдэг. Тэгээ аав бит хоёрлаа нөгөө хоёлоо ерөн жоохон юм бодит амьдралаас тасарсан гэлтэй хүмүүс яриа айгу нийлэн. Тэгээд би ингээд яг энэ тэнд уралдаан тэмцээнд ороод юм ингээд гоё юм үзэж мэтэл аавтай ачаал жоохон өнгөрөөл ирэх гэхээр аав бол бүр ингээд хязгааргүй сэтгэдэг амар зүгээс сэтгэдэг бурхан минь. Тэгээд манай аав чинь би амьдралдаа аваа ингээд ууралж яхахыг нь хараагүй. Одоо бодоод тэр эго гэдэг юм ард үнэхээр байгаагүй. Би одоо ингээд яг Японд ирээд аавгаа бүр ямар агуу юм байсан бэ гэдгийг амар ойлгож байгаа байхгүй. Юу яг ээж англиэн манай аав ингээд хүнтэй танилцахдаа одоо манай аав ингээд маас юмд амар олон гамбаа байдаг. Тэгэл манай аав хүнтэй танилцсан. За өвсгөл аймгийн арвал гэсэн минь нохоо гамбаа гэж танилцдаг байхгүй ёо. Бид нэр тэгэл хүүхдтэй таахад яагаад заавал ингэж хэлсэн юм бол ээж хүнтэй танилцтай хаал өөрийгөө ингээд доош нээж байгаа юм шиг тийм дээ гэлдэгдэгс байхгүй. Тэгээд одоо бодох нэг хүн тэгж өөрийгөө доош нь дарж одоо хүнтэй харилцсан гэдэг чинь тэгэнгүүт ингээд ямар ч гаднаас ирсэн өөр нутгийн зоч аав там ингээд ман одоо нээлттэй ярилцаад ингээд дотроо байдаг. Манай хүнийг одоо хөшин залуу хүүхэд эрдээ эмэгтэй гэж ямар ч ялгалгүй амар тэгшин гоё юм нээлттэй хөвгчлөлтөө амар гоё татан харилцдаг тийм хүн байсан. Тэгээ би одоо ингээд тэр одоо өөрийнхөө тэр хүнд муухай харагдчихгүй хүн тгээ бодогдчихгүй гэдэг тэр юм бол манайд үнэхээр байгаагүй. Тэгсэн мөртлөө одоо ингээд бас ингээд өндөр албан тушаалтай ч юм уу би одоо яг санд клубд ингээд нэг даваас уран гişүүн бол улсын хурлын гишүүн болчаад даваас уран ингээд ирж байгаа хэрэг. Тэгээд ингээд хүмүүс нутгийн хүмүүс гар бариад тэгээд аав ингээд гар барихтаа за нөхөр минь чи сайд болно шүү гэж хэлээ гар барьж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэрэл дараа нь ингээд сайдсан. Гэтэл ингээд аав бол зүгээр тэр нэг зүгээр нэг хүндтэй хүүхдтэй ч юм уу за тэгэрээд гэл дараагийнхын ажлыг өгч байгаа юм шиг зүгээр хэлчихэж байгаа байхгүй. Тийм гоё хүмүүс нь тэгэхээр үнэхээр би одоо ингээл ойлгож байгаа аав яг яагаад би аавыгаа бид нэг ч одоо ууралж байгааг нь харж байгаа юм бол энэ төргээ бодоод одоо би ингээд аав ямар ч хэлсэн эго гэдэг юмыг бол дарж чадсан. Тэгсэн мөртлөө дотроо амар агуу байсан. Гаднаа бол бүх юм хүлээн зөвшөөрөх бүх юм харилцсан гэдэг юм ойлгосон. Тэгэхээр цаашаа бол яг ингэ явахаар яг тэр хүн ямар төвшөнд очсон байсныг би ойлгоо одоохон ойлгоогүй л гах. Тэгээд манай энэ дээр энэ дэвтэртэй хүн амьдрахдаа ингэж хэлсэн байгаа байхгүй хүн амьдрахдаа альва бүхэнд тэмцэж амьдрах хэрэгтэй шүү аав нь гэдэг. Тэгээд би яг амар сандаг 100 ингээд нөгөө арцны шарсуус шүүгээ бид нэр ингээд гадаа сууж дээ. Тэгсэн чинь ханаас ч юм доо ааж ах аланцээс юм болоо нэг ханаас ч юм нэг хулган гараад ирсэн. Тэгээд ийм төмөр гостролтой шарсуур аав тэрийг хийчдэг байхгүй. Тэр хулганыг тэгээд тэр хулган ингээд амар ингээд дээш ингээд мацаал тэр хөнгөн цагаан юунаас гарчих гал санаас гарчих гал дээшээ тэр шарсуунаас гарал мацчихсан чинь аав амьд амтан ингэж тэмцдэг штэ гэдэг биднэрт ингээд би яг нүдэнд яг хардаг байхгүй ингээд тэмцэж байгаа нь ингээд авираа тэгэл мэдээж авч яахан авируулж байгаа л ингээд дэмжил гаргаж ирсэн. Тэгээд би яг ингээд одоо бодохоор ингээд би өөрийгөө ямар ч хэл өсгөө ингээд Япон руу шууд шийдсэн. Тэгмэгтээ тэр одоо анх ирсэн компани бас ингээд жил гараа очлаад надад аягүй сонирхолтой бас нөгөө анх Монголоос авчирсан гэдэг утгаараа жоохон цалин хөлс нэмэхгүй ч юм уу.
Тэгээ надад одоо нэг миний үзэл таалагдахгүй юм зөндөө бисэн би тэгээд удаа шаалгууд зөндөө тавьсан боловч миний шалгыг нэг ч хүлээж аваагүй. Тэгээд би ингээ яг корона хэлсэн байхад штэ Токио орж үзээгүй гэж яг мэржлийнхаа дизайны ажлыг хайна гэдэг ингээд Токио руу бүр мангар зэрэг гаргаад ирчих. Одоо болохоор зүгээр л би өөрийгөө тэр холгон шиг шарсаар үе шидсэн юм шиг санагддаг. Гэхдээ хүн амар сонин энэ компани одоо би болохоор Япон яаж одоо дизайнерыг шалгаруулдаг одоо Токиод дизайнистуудад яаж одоо компани шалгаруулж ажилтнаа авдаг гэдгийг ч мэдэхгүй юу ч мэдэхгүй би бас энэ тавтаал дөнгөж ирж яагаад гэвэл намайг анх нэг Монголоос очиж авсан компани маань болохоор нөгөө айгүй мундаг компани байгаад хөлийн сургыг ажлын сургыг гэдэг ингээд нөгөө ажил хийсэн болохоор шууд аваад ирсэн байхгүй юу. Тэгээд би ингээд яг жаал ярддаг. Тэгээд би Японд дэр ингээд өөрийнхөө нөгөө CV энтрийг бэлтцсэн. Тэгэл интернетээ зүгээр Японы интерьер дизайны ч юм уу архитектурын дизайны фирмүүд гэж Google-с хайжгаад гарч ирсэн компаниудынх нь вебсайт руу шууд ингээд зарим нь ингээд угаасаа дата хүлээж авахгүй эхлээд мэйл хүлээж авахгүй тийм вебсайтууд байгаа байхгүй эхлээд мэйлийнхаа зорилгыг бичмэж гэх. Тийм юм бичээгүй ч юм уу тэгээд зорилгыг бичээл ингээд би баг ингээд өдөр болгон лист гаргачаал тэр компаниуд руу ингээд мэдээлэл явуулаад байдагсан. Тэгсэн чинь энэ компаниас над руу холбогдсон. Тэгээд захирал одоо болохоор ингээ нөгөө нэг энэ тийм ингээ найзуудтай ч юм уу хүмүүстэй болохоор намайг амгаалгаж ирдэг. Яа тэгэхээр компанийн мэйл рүү захирал болохоор ажилтаа авахтаа нөгөө нэг юм жуулчилдаг одоо хөлмөр зөөгчийн газар ажилтаа ингээ нэг дамжуулж авдаг. Тэгсэн чи яг компанийн мэйл рүү надаас мэйл ирсэн байсан. Тэгсэн чи ингээ амар тийм профайл ингээ нөгөө миний нэг ингэсэн амар инээсэн дуртай тийм профайлтай. Тэгээд Монголоос ирсэн мэрсэн гэдэг. Тэгээд тэгэхээр энэ коронавитой үед Токиод тийм Монголоос ирсэн ажил хайгаад явж идэг гэдэг. Аюу сонирхолтой санагдаа. Тэгээд над руу залгасан чи би бүр Ташива Монгорожиндес Монгорокара кимашта гэж амар инээдтэйсэн гэсэн. Оо тий одоо болохоор бүр ингэ намайг шаалаад инээгээд идэх байхгүй. Тэгээд захирлуулзаад үзээгээд тэгээд болохоор захирал хоёрын уулзаад яг би ингэ чадсан ядны Японоор ирсэн. Тэгээд уулзаад нэг анхны нэг санаа бодол нь амар таарсан. Яа юу юм бсэн битгарын зорилго нь болохоор ер нь амар жижигхэн симпл одоо гарааны бизнес ч вэ ямар ч вэ дөнгөж эхэлж байгаа мөнгөтэй мөнгөгүй хүмүүсийн ингээ боломжинд нь тааруулаад байж болох хамгийн одоо сайнаар дизайныг бодоод хүмүүст юм ажаарал бэлгэлэх тийм зорилго бол ингээд битгаар яг санаа нь л ингийн тийм том байгаагүй нь болохоор ингээд битгаар яриа нийлээ тийм намайг ажил тавьсан байт юм аа. Тэгээд манай захирал бол маш туршлагатай маш олон жил яг интерьер дизайнераараа Токиодод ингээд ажилласан маш туршлагатай. Би бол тэрхэн зүгээр загнуулсаар гал тардаг. Тэгтээ ярилцах үедээ ярьдаг, загнуулах үедээ загнуулдаг. Гэтэл надад ингээд ийм туршлагатай мундаг хүнээс ингээд айгүй их юм сурж байгаадаа аюу баяртай байдаг. Тэгээд ингээд жишээлбэл өөр ингээд юм гадна сайн дизайн дээр ч юм ингээд өөр хамтарч ажилладаг дизайнерууд, артистууд нь ч гэсэн ийм хөгшин хүмүүсүүдийг харахад зүгээр л нэг юм яг Монголын маань ингээд өвгөн зараач нар шиг өвгөн. Тэгтээ тэд нар ингээд Токиод болон дэлхийд ийм мэдхүйц том төслийн одоо дизайн дээр ажилласан ч юм уу. Тийм хүмүүс байдаг мөртлөө намаас бол ингийн тэгээд ингээд хамт ярилцж байхад ингээд миний үгийг сонсоол байна. Тэгээд за гээл тэгээл ингээл яг ингээд надаар намайг ажилладаг тэрэн бүр ингээд их юм сургадаг да. Тэгээд ямар ч лээсэн дөнгөж Японд ирж байгаа дүүнэртэй одоо ч юм уу дүүнэртэй хүмүүст хэлгээд дээ. Яг үндэ ингээд Японд ингээд дэлгүүлээд хэцүү байгаа юм шиг санагдал тэр бол Япон биш. Япон хүн биш. Чиний доторх хүн шивэл гэж хэлээ. Тэгээд бүгдэнд нь ажаарал хүсээ. Тэгээд намайг бүтээлцгээд намайг өдөө зэрэгт хүргэсэн тэнгэрт байгаа хайрт аав. Тэгээд намайг байн дэмждэг миний аав оронд аав ээж минь одоо миний аавыг ч орлож байгаа ээжийг ч орлож байгаа. Яг л миний аав өнгөрсний дараа ээж маань нэг яг аав шиг надтай харилцдаг болсон амар гоё. Сонин нь яг манай ээж маш ухаантай мэдрэмжтэй хүн болохоор ч тэр яг нэг аавс би юу хэлээд
одоо аав нэсэн бол энэ хүнд ингэж хэлж байгаа дээ энэ үед ч юм уу гэдэг ээж айгаа боддог байх. Тэгээд би ээжтэй маш их баярлалаа. Маш их хайртай шүү гэдгээл энэ завшааныг ашиглаад идэх шиг хэлээ. Тэгээд ямар ч лсэн хүн өсөл мөрөөдлөөрөө дүүрэн зоригтой байхад ингээд болдог л юм байна гэж хэлээ да. За дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.